Монгол энэтхэг хоёр улс анх 1955 оны 12 дугаар сарын 24-нд дипломат харилцаа тогтоожээ. Монгол улс өнгөрсөн хугацаанд 192 улстай дипломат харилцаа тогтоосноос энэтхэг улс ардчилсан засаглалтай анхны улс байлаа. Монгол энэтхэг хоёр улсын албан ёсны дипломат харилцаа 70 жилийн түүхтэйч үнээс эрт манайх хоёр улс шашин соёлын салбарт оюун санааны хөршүүд болсон зузаан түүх бий. Энэ харилцаа 2700-аас 3000 жилийн тэртегээс эхэлдэг гэдгийг хоёр улсын эрдэмтэд түүхийн баримт бичигт тэмдэглэн үлдээжээ. 5-7 дугаар зууны үед энэтхэг улсад харилцаж байсан лам нар Буддын гүн ухаан, одон орон судлал, энэтхэгийн түүх, соёл, урлаг, утга зохиолыг утгатаан ирээд түгээн дэлгэрүүлж байсан тухай баримт болгоё. Энэтхэг Монголын шашин соёлын энэ харилцаа бий болсон Монгол орнд төдийгүй хүн төрөлхтөнд олон давуу талыг бий болгосон. Түүний нэг бол бидний оюун санааны хөгжил, хүн оюун санаа оюунлаг байх, хүн өөрийгөө зөв удирдах, хүн улам гэгэрч, хүн улам бусдад нийгэмдээ сайн сайхныг бүтээхэд энэ оюун санааны түншлэл гэдэг маш чухал байсан. Энэтхэгт одоо бараг өг болсон Буддын шашны маш нандин одоо өв уламжлал содрог намыг бид нар Монголд одоо хадгалан хөгжүүлж одоо хүрсэн юм түүхтэй. Дээр нь энэ хэлний харилцан бие биесээ үг зээлдсэн энэ хэлхий холбоо. За энэтхэгийн уран зохиол бол Монголд эрт үеэс одоо өргөн дэлгэрж исэн. За бусад тэр хэл шинжлэлийн онолууд, Панины тэр хэл зүй, Дандины зохис таялгуу гэдэг одоо энэ яруу найргийн онол. Энэ бүх чи одоо бидний оюун санааны нэг гол одоо толгуур болж оюун санааны тусгаар тогтнолоо хадгалан хамгаалах дээр маш чухал үүрэг гүйцэтгэж байгаа. Монгол мэрэгдийн тэр гүн ухааны бүтээлүүд гэдэг бол зүгээр одоо энэтхэг төвдийн мэрэгдийн бүтээлийг хуулбарлсан бүтээл биш. Энэ бол энэтхэг төвдийн тэр том мэрэгдийн бүтээлд маш нарийн одооныхоор шинжлэх ухааны аналитик шинжилгээ, шүүмжилт хандлага хүртэл тэнд харагдаж байдаг. Тэгэхээр тэр нарийн шинжилгээтэйгээр тэр бүтээлүүд дээр харьцуулсан судалгаа явуулж өөрсдийн тайлбар бүтээлүүд гаргаж ирж байсан. Энэ утгаараа монголчууд бол Буддын гүн ухааныг илүү одоо боловсронгуй хөгжүүлж, шинчилж чадсан ард түмэн гэж хэлж болохоор байгаамаа. Ганцхан одоо шашин дэлгэрээгүй, шашны хажуугаар бол одоо энд бол юу дэлгэрсэн бэ гэвэл одоо гүн ухаан, замун түнчлэн одоо соёл, зан заншил, тэгээд одоо 5 ухаан бол одоо энэ энэтхгээс Монголд илгэрсэн ийм түүхтэй. Хоёр улсын харилцааны түүхэнд тодморон үлдээсэн нэгэн баримт бол Нэгдсэн үндэсний байгууллагад эсэх хүсэлт өгөөд 16 жил хүлээж байсан манай улс тус байгууллагын гишүүн болоход бүгд найрамдах энэтхэг улс чухал нөлөө үзүүлсэн явдал байлаа. Түүхийг иргэн сануулбал Нэгдсэн үндэсний байгууллагын 15 дугаар ассамблеийн үеэр энэтхэг улсын ерөнхий сайд Жафарлал Неру бид шударгаар Нэгдсэн үндэсний байгууллагад олон орныг элсүүлж ирлээ. Тэгвэл Монгол улс яагаад энэ байгууллагын гадна үлдэх ёстой гэж дөлгөөн тайван энхийг эрхэмлэгч ард түмэн өөрийн орны хөгжлийн төлөө шаргуу хөдөлмөрлөж байна. Энэ авгаа том байгууллагад Монгол улсыг элсүүлэхгүй байх нь зарчмын зүйл ангиас үнэхээр гажууд юм шиг санагдлаа. Дэлхийн олон орныг нэгдгсэн энэ байгууллагад Монголыг гишүүн болгож авахыг би зөвлөмөр байна. Хэмээн хэлсэн байдгийг. Монгол улс Нэгдсэн үндэсний байгууллагад элсэж орох ус амаргүй зам байсан. 1945 онд анх одоо хүсэлтээ тавиад 61 хүртэл одоо 16 жилийн энэ хугацаанд бол бид нар туулсан. Тэгээ энэ үед бол энэтхэг улсын тэр дэмжлэг ялангуяа одоо анхны ерөнхий сайд Жафарлал Неруугийн тэр өөрөөр бол маш их байсан юм аа. Тухайн үед бол энэтхэг улс бол эвсэл дүүл нэгдэх хөтөлбөрийг бол даргалж байсан. Тэгээд 61 онд бол Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеад одоо ерөнхий сайд Жафарлал Неруу бол маш чухал одоо үгийг хэлж Монгол улсыг бол Нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн болоход бол дэмжиж ингэж одоо өгч байсан. Энэ одоо асуудлыг бол бид нар энэ 70 жилийн хойд тэмдэглэж байгаа энэ үед бол зайлшгүй дурдах ёстой. Нэгдсэн үндэсний байгууллагад Монгол улс орсон бол ач холбогдлыг бол Монголын ард түмэн бол бүгд мэднэ. 20 дугаар зуунд одоо Монгол улсын хувьд олсон хамгийн том олдтуудын нэг шүү дээ. Энэтхэг улсыг бас тусгаар тогтнолоо олоход нь одоо манай улс бас
дэмжижсэн 1947 онд одоо Азийн том хурлыг энтгэх улс зохион байгуулж байхад Монгол улс 47 онд ч тийм ээ очиж оролцож исэн байдаг. Тэгээ тэр цагаас хойш бол манай энэ өөрсдийнх нь одоо тусаар тогтнолоо бий болгоход нь оруулж исэн хувь нэмрийг энтгэх улсыг өндөрөөр үнэлдэг. Тэр цагаас хойш одоо Монгол улсыг маш их дэмжижсэн. Монголын гадаад харилцааны түүхэнд за яг 21-р зууны их ингэж хариул бүгд найрамдах энтэх улс байнга эерэг талдал нэсэн. Яг Монголын аливаа асуудлыг Монголын талд шийдвэрлэхэд өөрийн гэсэн дуу хоолойгоо өргөж ирсэн улс бол бүгд найрамдах энтэх улс. Яг түүх юунаас аваад та нар мэдэн дээ тэрнээс ч хойш хүдэн дайны уур амьсгалаас 2 туйл туваагдаад за тэгээд би нэг дайсагндаг хардаг байсан тэр үед ч гэлээ гэсэн бүгд найрамдах энтэх улс бүгд найрамдах Монгол ард улс өнөөгийн Монгол улсын тусгаар тогтнол аюулгүй байдлын төлөө өөрийн гэсэн үүргийг гүйцэтгэж ирсэн гэдгийг л гадаад харилцааны түүх судлаач нар бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрдөг. Улмаар 1956 онд хоёр улсаа харилцсан элчин сайдаа томилж байсан бол 1956 онд Монгол улс элчин сайдын яамаа Шин Дели хотод 1971 онд Улаанбаатар хотод энэтхэг улс элчин сайдын яамаа нээжээ. 1955-аас 71 оны хоорондох энэ харилцаа бол манай хоёрын орны хооронд дипломат харилцаа тогтоогоод элчин сайдын яамдуудыг харилцан одоо бий болгох, харилцан байрлуулах энэ үеийг ч үзэж байгаа. За 71-аас одоо 90 оны хооронд бол хоёр орны харилцаа хамтын ажиллагааны үнд суурьуд нь бол тавигдсан. Гадаад харилцааны нэг гол бодлого бол 3 дахь хөршийн бодлого шүү дээ. Өөрөөр хэлбэл хоёр их гүрний хооронд оршин тогтнож байгаа энэ жижиг баг буурай улсын хувьд бол энэ олон улсын хүчний харилцаа тэнцвэртэй байдлыг хадгалах бол маш чухал байдаг. Тийм учраас 3 дахь хөршийн бодлого гэдэг энэ бодлогыг одоо сүүлийн жилүүд давч хэрэгжүүлж байгаагийн нэг нь бол одоо энэ энтгэгийн Монголын харилцаа, энтгэг Монголын харилцаа хөгжүүлэх хоёр их хөрштэйгөө харилцаанда 3 дахь хөршүүдийг татан оруулж одоо тэнцвэртэй байдлыг хадгалах энэ бодлогыг хөгжүүлж байгаа. Дипломат харилцаа тогтоосноос хойш 2 жилийн дараа төрийн дээд хэмжээний харилцан ажиллал хийж эхэлсэн байдаг. 1957 он дэд ерөнхийлөгч Радха Крашинах манай улсад айлчилжээ. 1959, 1973 бүгд найрамдах Монгол ард улсын сайд нарын зөвлөлийн дарга Цэдэн бол 1989 ардын хурлын тэргүүлэгчдийн дарга Батмөнх нар тус бүгд найрамдах энэтхэг улсад төрийн өндөр дээд түвшний айлчлал хийжээ. За 90 оноос бол хоёр орны харилцаа хамтын ажиллагаа бүх салбарт одоо хөгжиж эхэлж байгаа. Төрийн өндөр дээд түвшний харилцан айлчлал Монгол улсын талаас төрийн тэргүүний түвшин. 1994 он Монгол улсын ерөнхийлөгч Очрбат. 2001 он Монгол улсын ерөнхийлөгч Багбайд. 2009 он Монгол улсын ерөнхийлөгч Элбэгдэрч. 2019 он Монгол улсын ерөнхийлөгч Баттулга нар тус найрамдах энэтхэг улсад төрийн өндөр дээд түвшний айлчлал хийжээ. Бүгд найрамдах энэтхэг улсын талаас 1992 он дэд ерөнхийлөгч Шанкал Даяр Шарма, 1996 он дэд ерөнхийлөгч Наярана, 1998 он бүгд найрамдах энэтхэг улсын ерөнхийлөгч Шри Венкатарама, 1999 он дэд ерөнхийлөгч Кришнан Кант, 2011 он бүгд найрамдах энэтхэг улсын ерөнхийлөгч Прадипха Дивисинг Патит, 2016 он дэд ерөнхийлөгч Хамид Ансари, 2015 он бүгд найрамдах энэтхэг улсын ерөнхий сайд Нарендра Моди нар тус манай улсад айлчилжээ. За эдгээр айлчлалын хүрээнд бол 2009 онд олон жил бидний ярьдаг оюун санааны хөрш, оюун санааны түнш гэдэг энэ харилцаа маань бол 2009 онд ижбүрэн түншлэлийн харилцаа болж одоо харилцааныхаа тушин албачуулж төвшнгөө бол ахиулсан ийм асуудлыг бол би бас миний тухайн үед ажиллаж байсан ажлын бас чухал асуудал маа гэж ингэж үздэг. 2015 онд одоо Нарендра Моди ерөнхий сайдын манай улсад хийсэн айлчлалын хүрээнд бол Монгол улс энэтхэг улстай стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон. За стратегийн түншлэлийн харилцаа гэдэг маань бол их өндөр
одоо төвшин шүү дээ харилцааны. Тэгэхээр энэхүү харилцааг бол стратегийн төвшөнд бүхий салбарт өргөжүүлэн хөгжүүлэх ийм бодлого байгаа. Манай улс идэвхтэй, нээлттэй бие даасан олон тулгуурт гадаад бодлогын үзэл баримтлалыг бол эрхэмлдэг. Энийг гадаад бодлогынхаа үзэл баримтлалд номлосон ийм улсын хувьд бол энэтхэг улстай тэнцвэртэй гадаад бодлогынхаа хувьд, олон улсын хамтын нийгэмлэгийн хувьд тийм ээ олон улсын байгууллагуудын хүрээнд энэтхэг улстай нягт хамтран ажиллаж ирсэн. Энийгээ ч цаашдаа бол өргөжүүлэн хөгжүүлэе гэж байгаа. Оюун санааны хөршөөс илүү одоо харилцаа хамтын ажиллагаа гэж байхгүй. Энэ бол одоо тэр болгон орнууд байдгүй ийм зүйлийг жинтгийн ерөнхий сайд Моди бол манад альцлагтаа манай парламентаар үгэлэхдээ энийг бол онцлон тэмдэглэсэн. Манай хоёр улсын харилцааны төвшин чөлөөт зах зээлийн нийгэм шилжснээс илүү гүнзгий ирсэн. Тодруулбал 1994 онд найрсаг харилцаа хамтын ажиллагааны гэрээ, 2009 онд иж бүрэн түншлэл, 2015 онд стратегийн түншлэлийн харилцаа тогтсон юм. Олон улсын харилцаанд стратегийн түншлэл гэдэг нэр том явал сүүлийн үед бол нэлээд хүчтэй гарч ирж байгаа. Улс хоорондын харилцаа бол одоо найрамдалт харилцаа, найрсаг харилцаа гэж зөндөө олон үе шатыг дамжиж ирж байсан. Тэгэхээр өнөөдрийн төвшөнд стратегийн түншлэл гэж чухам юу хэлээд байна гэхээр зэрэг за манай ихэнх судлаачид бол олон талд, олон салбарт хамтарч ажиллахыг хэлж байна гэж яриад байгаа шиг байгаа. За миний бодлоор бол мэдээж зэрэг өнөөдрөөс өмнөх үеийн улс орнуудын харилцаанд ч гэсэн улс төр эдийн засаг соёл одоо юу гэдгийг хамарсан харилцаа бол байсан. Бүгдийг хамарч исэн. Тэгэхээр стратегийн түншлэл гэдэг бол олон салбарыг хамархаас гадна аюулгүй байдлын салбарт илүү түншлэнэ гэсэн ийм утга гарч ирж байгаа. Манай хоёр орны хоорондын харилцаа бол тийм сайхан 3 төрлийн харилцаа байсан. Энийг бид стратегийн харилцаанд шилжүүлж чадчихсан. За тэр стратегийн харилцаа гэдэг нь бол одоо тэр 3 төрш гэсэн тэр харилцааг бол аль бие усны болгож байгаа гэсэн үг. Энэ үзүүхэн найрамдлаа байгаа зогсохгүй. Одоо стратегийн харилцаа гэхэлэр бол илүү ойр дотн болно гэсэн үг, илүү хөрөнгө оруулалтыг нэмнэ гэсэн үг, илүү оюутнуудыг энэс сургана гэсэн үг, илүү харилцаа одоо бүх салбарын харилцаа бол хөгжинэ гэсэн үг юм аа. Тэгээд Аз намхан талаа бүс нутагт бол энтгэгийн бас сүүлийн үед маш хүчтэй одоо төрж гарч ирж биеэ даасан ийм хүчтэй бодлого явуулж байгаа энэ үед энтгэг улстай улс төрийн болон бусад харилцааг тогтоох нь одоо Монгол улсын аюулгүй байдал тусгаар тогтнолыг баталгаажуулах мөн одоо эдийн засгийн тусгаар тогтнолыг бэхжүүлэхэд маш том хөв нэмэр болно гэж үзэж. Дэлхийд эдийн засгаараа дөрөвт ордог бүгд найрамдах энэтхэг улстай манай улс ч мөн эдийн засгийн харилцаагаа улам гүнзгий болгох боломж бий. Сүүлийн 6 жилийн хугацаанд хоёр улсын худалдааны эргэлт 3 дахин нэмэгдэж 2024 оны байдлаар 100 гаруй сая Америк доллар давсан байна. Энэтхэг улсын тухайд цаашид манай улсаас уулуурхайн бүтээгдэхүүн, тэр дундаа коксчихын нүүрс, хайлуур жонш, зэсийн баяжмал, төмрийн хүдэр зэрэг ашигт малтмал, моос ноолуур зэргийг импортлох сонирхолтой байгаагаа илэрхийлдэг. Адилхоор их бараа бүтээгдэхүүн гарах хэрэгтэй. Ялангуяа уулуурхан энэ бараа бүтээгдэхүүнүүдэд нэм үртгэсэн гээд энтхийн зах зээл дээр гаргана гэдэг бол 1.4 тэрбум одоо хүн амттай энэ зах зээл дээр бид нар $1 л бүтээгдэхүүн зарахад ямар их амжилт болж болох вэ гэдэг ийм боломжууд байж байгаа. Газрын тосны үйлдвэр байгуулагдах. Энэ бол зөвхөн одоо Монголда газрын тос боловсруулаад болохгүй манад их олон талын ач холбогдолтой үйлдвэр. Энийг дагсан жижиг бизнесүүд, жижигдэн үйлдвэрүүд гарна. Тэгэхээр би бол цаашдаа бол Монгол улс бол энэтхэг улсын эдийн засгийн өсөлтийг дагаж тэгээ стратегийн түншийг одоо бид нар бас даваа талаа ашиглаад ингээд хөгжих ёстой л гэж ингэж харж байна. Цаашид стратегийн түншлэлийн хүрээнд шинжлэх ухаан технологи, батлан хамгаалахын салбар болон хамтарсан үйлдвэрч барих олон боломж бий. Хамгийн тулгамдж байгаа гол асуудал нь тээвэр логистик асуудал байдаг. Хэрвээ энэ асуудлыг шийдэж чадвал кокс нүүрс, алт, зэс, байгалийн ховор элементийг энэтхэг улс руу экспортлох бүрэн боломжтой. Энэтхэг бол хэдийгээр холж гисэн бид нар энэ тээвэр логистикийн асуудлыг атайхан шийдэж чадах юм бол энэ бол манай уламжлалт одоо хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүн, за ноос ноолон бүтээгдэхүүний том зах зээлээс гадна энэтхэг улс бол IT-ийн одоо бидний хэлдгээр бол мэдээллийн технологийн том зах зээл байж байгаа. Хамгийн гол нь бол одоо энэтхэг бол хүмүүс бол англиараа гэх сайн ярьдаг. Энэ боломжийг бол бид нар ашиглах хэрэгтэй.
Манай хоёр улсын хамтын ажиллагааг харуулах нэг зүйл нь худалдаа эдийн засгийн харилцаа. 2023 онд 63 сая Америк доллар байсан бол 2024 онд 2 дахин нэмэгдэж 111 сая Америк доллар төрж өссөн. Энэ тоо цаашдаж өсөх боломжтой. Тодорхойлбол автомашин, хүнсний бүтээгдэхүүн импортлох гээд олон салбарт хамтарч ажиллах боломжтойг би харж байна. Үүнээс гадна ойрын хугацаанд Улаанбаатар, Шиндээлийн хотын хооронд шууд нислэг хийхээр судалж байгаа. Шууд нислэг бий болсноор өвлийн аялал жуулчлалаар манай энтэх улсын иргэд Монгол улсыг үзэх боломжтой болох юм. Мөн Монгол улсын иргэд энтхэг рүү эрүүл мэнд болон шашны аялал жуулчлал нэмэгдэнэ. Буддизмыг дагсан хамтын ажиллагаа, судалгааны ажлууд хийгдсээр исэн энэ цаашдаа үргэлжлэх боловч ирээдүйд бол шинжилгээ ухаан, технологи, инновацийн чиглэлээр илүү байх болов уу гэж бодож байгаа. Өнгөрсөн хугацаанд бүгд найрамдах энэтхэг улсаас манай улсын ард түмэнд үзүүлсэн хөрөнгө оруулалтаа буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл олон бий. Үүний дотроос газрын тос боловсруулах үйлдвэр, Монгол энэтхэгийн найрамдлын ерөнхий боловсролын сургууль, Атал Бихари Важпай нэрмжтэй мэдээллийн технологи холбоо, аутсорсингийн төв зэргийг дурдж болно. Энтхийн засгийн газрын 2 тэтгэлэг байдаг. Үүний нэг нь энтхэг улсад мэрэгжил дээшлүүлэх богино хугацааны сургалт юм. Манай улсын зүгээс түнш орнуудаа дэмжинэ гэсэн амлалтаа биелүүлж, Монгол улсад 200 квот хуваарлсан. Оюутнууд манай улсын 100 гаруй ихтэй сургуульд 300 гаруй мэрэгжлээс сонгож суралцах боломжтой. Энэ тэтгэлэгт өнгөрсөн 30 жилийн хугацаанд 4000 гаруй хүн хамрагдсан байна. Хоёр дахь хөтөлбөр бакалавр, магистр, докторийн тэтгэлэг хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Энэ нь хоёр орны найрамдлын бэлэг тэмдэг. Төгсөж ирсэн Монгол залуус улсын хөгжилд хувь нэмрээ оруулсаар байгааг харах таатай байна. Газрын тос боловсруулах үйлдвэр Монгол энэтхэгийн харилцааны үлгэр жишээ болсон өндөр ач холбогдолтой төсөл юм. Бидний бас эдийн засгийн тусгаар тогтнолд хувь нэмрээ оруулж Монгол улсад анхны газрын тосны үйлдвэр байгуулах төслийг дэмжиж маш одоо ийм хөнгөлөлттэй зээлийг олгож 2020-оос 27 онд энэ газрын тосны үйлдвэрийг байгуулах төслийг хэрэгжүүлэх энэ бол одоо хамгийн том бидний найрамдлын бэлэг тэмдэг болсон төсөл амжилттай хэрэгжиж байгаа. 2027 онд бид энэ анхныхаа газрын тосны үйлдвэрлэлийг байгуулснаар Монгол улс бас газрын тосны бүтээгдэхүүнээ 20%-ийг нь дор хаяж Монголдо дотооддоо үйлдвэрлэхийн боломж нөхцөлийг бүрдүүлж байгаа. Манай улсын өнгөрсөн оны буюу 2024 онд Оросын холбооны улс бүгд найрамдах Хятад ард улсаас 2.5 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн импорт авчээ. Үүнд 1.9 тэрбум Америк доллар зарцуулсан байна. Энэ нь манай улсын нийт импортоор авч байгаа бүтээгдэхүүний 25-аас 30%-ийг эзлэж байна. Дорногов аймгийн Алтан ширээ суманд баригдаж байгаа газрын тосны боловсруулах үйлдвэр 2020-оос 2027 онд хэрэгжинэ. Манай улсын гадаад хөрөнгө оруулалтын хамгийн том төслийн нэг нь газрын тосны боловсруулах үйлдвэр. Энэ үйлдвэр хоёр улсын харилцаа хамтын ажиллагааны тод жишээ. Удахгүй ашиглалтад орж үр ашиг өгнө гэдэгт итгэлтэй байна. Нийтдээ 1.7 тэрбум Америк доллар хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж байгаа. Тус үйлдвэр жилдээ 1.5 сая тонн евро 5 стандартын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэв. Ингэснээр дотоодын дизель түлшний 79%-ийг, автобензиний 60%-ийг дотоодоос хангах боломжтой. Үүнээс гадна 600 ажлын байр шинээр бий болж, валютын гадагшаа гарах урсгалыг 70%-аар бууруулав. Өнөөдрийн байдлаар газрын тос боловсруулах үйлдвэрийн инженер чиглэлийн ажлын гүйцэтгэл 75%-тай үргэлжилж байна. 2 жилийн дараа Монголд газрын тос боловсруулах үйлдвэр бүрэн хүчин салаар ажиллаад эхэлвэл Монгол энэтхэгийн харилцааны бас нэг чухал түүхэн үйл явцын гэрч бид нар болох бах. Энэ эргээд ирээдүйд Монгол улсад хими аж үйлдвэр за тэгээд бусад салбарын хөгжилч гэсэн өөрийн хувь нэмрээ оруулах байх гэсэн маш өндөр хүлээлт монголчуудад байгаа. Тэгэхээр үүнтэй холбоотой одоо бусад чиглэлүүд гарч ирэх бас боломжтой байхгүй. Одоо химийн технологи бусад одоо химийн бодистой холбоотой энэ байгаль орчныг хамгаалахтай холбоотой энэ чиглэлүүд бас дагалдаад гарч ирэх байх гэж бодож байгаа. Яагаад тэгэхээр нэг томоохон чиглэлийг хөгжүүлэхээр түүнийг дагалдсан бусад чиглэлүүдийн хөгжил аяндаа бас дагаад хөгждөг ийм зүй тогтолтой шүү дээ.
За дараагийн амжилттай хэрэгжиж байгаа төслийн нэг нь мэдээллийн технологи кибер аюулгүй байдлыг хангаж эхэлсэн энэтхэг улсын засгийн газрын хөнгөлөлттэй 20 сая ам.долларын санхүүжилтээр баригдаж байгаа Атал Бахари Вежбэнк нэрмжит мэдээлэл харилцаа холбооны технологи аутсорсингийн сургалтын төв юм. Энэхүү сургалтын төвийн барилгын ажил өнөөдрийн байдлаар 70 орчим хувьтай үргэлжилж байгаа 2025 оны сүүлээр ашиглалтанд орохоор төлөвлөсөн байна. Энэхүү сургалтын төв ашиглалтанд орсноор жилд 800 орчим оюутан залуус мэдээллийн технологи кибер аюулгүй байдлыг хангаж чиглэсэн сүүлийн үеийн сургалтанд хамрагдах юм а. Ингэснээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ур чадвар өндөр хүний нөөцийг бэлтгэх, за мэдээллийн технологийн салбараар дамжуулан, за эдийн засгаас солонгоруулж экспортыг нэмэгдүүлэхэд чиглэсэн томоохон төслийн нэг юм а. Бид Атал Бахари Вежбэнк нэрмжит мэдээллийн технологи харилцаа холбоо аутсорсингийн төвийн барилгын 5 давхар зогсож байна. Төслийн дагуу 864 м2 талбай бүхий 10 давхар барилга баригдана. Энэ төв ашиглалтад орсноор олон улсын түвшинд үнэлэгдэх үеэс мэрэгжлийн өндөр ур чадвартай мэдээллийн технологийн мэрэгжилтнүүд бэлтгэгдэж, гадаад аутсорсингийг хөгжүүлэх олон талын ажил бүрддэг. Барилга ашиглалтад орсноор мэдээллийн технологийн тоногдох хөрөмж, сервер, компьютер, шаардлагатай бүх төрлийн техник хэрэгслийг суурилуулна. Жилд 1000 орчим монгол оюутан эх орондоо дэвшилтэд програмчлал, машин сургалт, хиймэл оюун ухаан, мэдээллийн технологийн бүхий л ур чадварыг эзэмших боломжтой. Энэ төсөл нь дижитал харилцаа холбоо, дижитал технологийн салбарт энэтхэг Монголын хөгжлийн түншлэлийн гайхалтай жишээ болж байна. Аль ч улсын аюулгүй байдал ард түмний амар тайван амьдралын баталгаа. Түүнийг сахин хамгаалдаг батлан хамгаалах салбарын хөгжил чадвах энэ тэргуунд анхаарах ёстой асуудал. Тэгвэл манай хоёр улс батлан хамгаалахын салбарыг бэхжүүлэх, албан хаагчдын мэдлэг боловсрол, ур чадварыг нэмэгдүүлэх тал дээр онцгой анхаарч хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд хааны эрэлд нүүдэлчин заан зэрэг олон улсын шин чанартай сэргийн тусгай хүчний сургалтанд жил бүр хамрагддаг. Үүнээс гадна энэтхэг улсын ард иргэдийн сэтгэлийн ханд нийт 2.6 сая Америк долларын хөрөнгө оруулалтаар кибер аюулгүй байдлын сургалтын төв, улсын хил хамгаалалтын нэгдсэн удирдлагын төвийг ашиглалтанд орууллаа. Тус төв мэдээллийн технологи, кибер аюулгүй байдлын чадварыг нэмэгдүүлэх, энэ чиглэлийн мэрэгжилтнүүдийг сургаж бэлтгэхэд чухал хувь нэмрээ оруулж байна. 1973 онд цэргийн аль биесны харилцаа бол тогтож эхэлсэн байна. Гэхдээ одоо 2000 оны хүртэл бас нэг идэвхтэй явагдаагүй хоёр салбарын хооронд ингээ 2001 онд хоёр орны засгийн газрын хооронд батлан хамгаалах салбарыг хөгжүүлэх хамтын ажиллагааны чиглэлээр санамж бичиж зурагтаж энэ хоёр улсын хамтын ажиллагаа нэлээд идэвхтэй явагдаж эхэлсэн. За өнөөдөр бол хоёр орны хооронд цэргийн сургалт бэлтгэлийг чиглэлээр нэлээдгүй эрчимтэй ажиллагаанууд явагдаж байна. За тухайлан хэлэх юм бол Монгол Улсын цэргийн албан хаагчдыг энэтхэгт бэлтгэх, англи хэлний чадвартай болгох, сургамж чадваржуулах, тийм ээ. Мөн цэргийн үндсэн мэргэжлийн болсон хүчнийг бакалаврын түвшинд болон агсан магистрийн түвшинд бас бэлтгэж цэргийн болсон хүчнийг бас эрчимтэй бэлтгэж байна. Энэтхэгт батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагаа маш чухал байдаг. Олон жилийн хугацаанд бид нэр хамтарсан бэлтгэл сургуулийг батлан хамгаалахын чиглэлээр болсон хүчин нөөц бэлтгэх энэ чиглэлийн хамтын ажиллагаа нэлээд үнцгийн өндөр түвшинд хөгжсөн байдаг. Аюулгүй байдлыг бэхжүүлэх чиглэлээр кибер аюулгүй байдлын сургалтын төвийг бол үндэсний батлан хамгаалахын их сургуулийн нэгжид байгуулсан. Гэхдээ энэ нь зөвхөн зэвсэг түвшний болсон хүчнийг бэлтгэхэд зогсоогүй. Төрийн цэргийн байгууллагуудын буюу цагдаа дотоодын цэрэг хөлийн албан хаагчдыг бас энэ чиглэлээр сургамж дадлгажуулж байна. Тэгэхээр энэтхэг улс бол батлан хамгаалах салбарт маш хэмжээний хүний нөөцийг бэлтгэх чиглэлээр хөрөнгө оруулалт оруулж хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна. Монгол энэтхэг хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулж нийслэлийн хавал дүүргийн 15 дугаар хороонд байрлах энэхүү гудамжийг Махатма Ганди нэрээр нэрлэж түүний өшөөг босгосон байдаг. Энэтхэгчүүд Махатма Гандиг үндэсний эцэг хэмээн хүндэтгэн үздэг. За энэтхэг улсад ч мөн Улаанбаатар хэмээх нэртэй гудамж байдаг байна. За энэ нь манай хоёр улсын найрамдалт харилцааны тод жишээ юм а. Энэ жил дипломат харилцаа тогтоосны 70 жил, стратегийн түншүүд улсны 10 жилийн ой тохиож байгаа. Хоёр улс
70 жилийн ойн хүрээнд олон ажил зохион байгуулж байна. Ойн хүрээнд Чингис хаан үндэсний музейд энтхийн эртний гаруй зургийн үзэсгэлэн нээгдсэн. Энэ нь Чингис хаан болон Хубилай хааны үеийн зургууд хадгалагдаж үлдсэний дээжээс авчирч олонний хүртэл болгосон юм. Мөн Занузрын музейд энтхийн гар урлалын музей гэх мэт олон ажил зохион байгуулсан. Улаан тарцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Монгол улсын ерөнхийлөгч төрийн айлчлалыг 10 дугаар сард бас хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Тэгэхээр энэ 70 жилийн ойгоо бид нар бас нэлээд юм үр дүнтэй, ургац хариунтай ийм бас төвшингээ ахиулсан ийм төрийн ажил болно гэж бодож одоо бэлтгэлийг хангаж байна. Оюун санааны хөршөөс албан ёсны дипломат харилцаа тогтож, стратегийн түншлэлтэй болтол найрсаг тайван замаар хамтдаа хөгжиж ирсэн. Манай хоёр улсын хамтын ажиллагаа цаашид шулуун дард инх тайванч байх төлөвтэйг судлаачид онцолж байна. Дипломат харилцааны 70 жилийн зузаан түүхийн шинэ хуудас хөгжиж, Монгол энэтхэг хоёр улс төр ард түмний найрсаг харилцаа үргэлжилж, хамтын ажиллагаа хөгжлийн шинэ эхлэлд ирээд байна.